Сайн уу хүмүүс минь, та нартай 17 дугаар жарны сүрээр дарагч юмэх гал морин жилийн гайхалтай сайхан мэндийг төвшүүлээ. Таад мань гал морин жилдээ илгээрийн хамгаалан төрлөөрөө түшин хамгаалан юу сансан гисэн цагаан хүслэн сэтгчлэн бүтсэн тийм гайхалтай жил байгээ гэд өнөөдрийнхөө бичлэгийг эхлүүлье. Цагаан сарын баярын эдгээр өдрүүдэд нэлээд хүнд хоол иддэг учраас ашигтай бактери ерөөсөө орхитуулж болохгүй. Тэгээд манай гэр бүлийн хувьд ч гэсэн байнга амибака уугаад явж исэн. Тэгээд таад маань ашигтай бактерийг амибакыг сонгоорой. За үүнээс гадна шууд ууж олдог гоё амттай учраас хүүхдүүдтэй өгөхөд илүү бас одоо юу гэдэг тохиромжтой байдаг шүү. Тэгээд таад маань бүх сүлжээ дэлгүүрээс авах боломжтой. За мөн амибакийн Facebook пэйж рүү нөрөөд гэртээ хүргэлэн авах боломжтой байгаа шүү манайхаа. Үндсэн бичлэг рүү орохоос өмнө жижигхэн оршил явчих. Тэгээд яг үндсэн бичлэг рүү орооч ингээд юу оршил вэ гэдэг хүмүүс маань гэлс гүйлгээд ингээд үзчихээрэй гэдэг зүйлийг хэлмээр энэ тэггүй намайг загнаад идэгэн шүү гэдэг анхааруулгыг бас хүргье. Миний хувьд гэх юм бол гэр бүлээрээ ингээд хамаатан саднууд дээр очиод зоолгоод бүр үнэхээр гайхалтай баяраа бол тэмдэглэлээ. Бас одоо юу гэдэг гал морин жилдээ нэлээд олон зорилгоодыг тавьсан гоё турыгээ бодож байгаа учраас би бас гэртээ байнгын цагаараа эргүүлээд нүүрний тасгал хийгээд бас ерөөсөө зүгээр байгаагүй. Одоо ингээд айлуудаараа явчаал оройдоо тасгалаа хийгээд ч гэдэг юм уу та тий нэлээд одоо хичээж байгаа, чармаж байгаа. Тэгээ та хэд маань ч гэсэн яг энэ жил маш гоё зорьсон зорилгоудаа хүрээд бүр алаад өгөөрэй гэдгээ дахин бас энэ бичлэгээрээ хэлье гэж бодлоо. За тэгээд яг оршлын хамгийн чухал хэсэг нь юу вэ гэхэлэр би яг өмнөх бичлэг дээрээ та хэд маань яг ямар үед миний бичлэг үздэг вэ, яг ямар хөө байдлаар үздэг вэ гэдгээ комент хэсэгт бичээрэй гэсэн чинь олон хүмүүсээс маш гайхалтай одоо эерэг сэтгэлдлүүдийг бол авсан л та. Тэг та нартаа маш их баярлалаа. Би заримд нь бол хариу өгч амжсан, заримд нь хариу өгч амжаагүй, бүр уншиж амжаагүй ч гэсэн комментууд байгаа. Тэгээд ямар ч байсан тэр гайхалтай комментуудыг үлдээсэн та нартаа маш их баярлалаа. Та дэхээ тиймэрхүү үгээр бол би үнэхээр ингээд урсцлагдаад бүр цэцэглээд маш гайхалтай мэдрэмжийг бол авдаг байгаа. За үүнээс гадна ер нь л одоо миний бичлэгүүд дээр сэтгэл үлдээдэг, за үлдээдэггүй ч гэсэн хөөрхөн хүмүүс маань байдаг штэ. Ер нь та хэд маань ингэж намайг үздэгт, дэмждэгт бүр үнэхээр их баярлалаа. Та нар маань байгаагүй бол би ингээд бичлэгээ хийгээ суухгүйсэн. Тийм болохоор бүх үздэг, дэмждэг хүмүүстээ баярлалаа гэж хэлээд энэ удаагийнхаа бичлэг рүү орё гэж бодлоо. Thank you. Thank you. Thank you. За цагаан сарын баяр бол бид нэр хоол ойрын хамаатан саднуудтайгаа уулздаг, одоо цугуйлтайг зоолгодог, за тэгэл минь тусаа мэдлэлцдэг ийм гайхалтай баяргаа. Тэгэд миний хувьд одоо цагаан сарын баярыг бүр л илүү ингэж өргөн дэлгэр тэмдэглэдэг болоосэй. Залуу үеийнхэн маань яг энэ баярыг бүр илүү ингэж тэмдэглэдэг болоосэй гэж боддог байхгүй. Бас үүнээс гадна яг ургийн баяр гэдэг зүйлийг ингэж ойрхонтой нэг хэдэн жилдээ нэг удаа нэг хийдэг болоосэй гэж би хувьдаа боддог. Яагаад тэгэхээр Монголд сүүлийн үед цус ойртолт бүр ингэж аюух болсон гинэ. Тэгээд би яг нэг хүний постыг харж ирсэн. Энэ талаар бас нэг бичлэг дээр яриа да гэж бодоод явж исэн ч ерөөс нөгөө боломж одоо юу гэдэг нөхцөл нь гэж бүрдэхгүй байсараад яг өнөөдөр ингэж ярих одоо юм юу гэмдэ боломж нь гарч ирж байгаа хгүй. Тэгээд тэр пост дээр юу байсан бэ гэхэлэр одоо нөгөө нэг ах нь нас бараад тэгээд ахыхаа гэр бүлтэй ингэж очихгүй, уулзахгүй ингэж олон жил болчихсон гинэ. Тэгээд хүүн найз охинтой болоод найз охин бүр жирэмсэн болоод бэр гуух гэж очсон чинь ахыхаа гэрт очсон гэсэн. Тэгээд тэр пост дээр одоо ингэж инээх үү, уйлах уу бүр юм байдалд орчлоо гэд тэр постоо оруулсан байхгүй. Тэгэхээр яалтчгүй те тэр ах нь нас барсан ч гэсэндээ одоо нөгөө бэрхчтэйгээ хүүхдүүдтэй ингэж ойр дотн байгаагүй, уулздаггүй байгаагүйгээс болоод хоёр хүүхдүүд нь хоорондоо одоо юу гэдэг ингэж уулзаж уулзраад бүр ингэж жирэмсэн болцсон гэдэг нэг тийм пост ивжсэн байхгүй. За үүнээс гадна нөгөө миний санаж байгаагаар нөгөө загвар өмсгч бэлгүүн байдаг шүү дээ. Бэлгүүн ч нөгөө сонгуул тас өрсөлдөөд ингэж үлээ хөдөө орон нутгаар ингээд нэлээд явсан гэсэн. Тэгээд явж байхад юу болсон бэ гэхэлэр хөдөө орон нутагт ялангуяа цус ойртолт бол бүр айгүй их болсон байна. Ингээд нэг айл гэрттэй нэг юм сонин юм хүүхдүүд айгүй их байдаг болсон байлээ. Цус ойртолт бол маш их байна гэдэг талаар ярьдаг. Тэгэхээр миний бодлоор яг л энэ цагаан сарыг ургийн баярыг бүр илүү хийх ёстой байна. Бүр илүү ингэж ойрхон уулзах ёстой байна гэдэг зүйлийг бол бодсон байгаа. Хамгийн ихэнд ярих сэдэв маань Монгол үндэсний бүхий талаар байгаа. За сар шинийн барилдаан бол битүүний өдөр жил болго ингээд уламжлал болгон зохион байгуулагддаг шүү дээ. За тэгсэн чинь энэ жилийн бүхий барилдаан бол айгүй юм үзүүрштэй, сонирхолтой тий олон хүмүүсийн яриа болох үс тийм барилдаан бол болсон. За яагаад гэхэлэр хүмүүсийн нөгөөний таамаглаж исэн тий бараг л төрөө үзүүрт одоо тэр үлдэндээ гэл хүмүүс таамаглаж исэн чинь одоо ерөөсөө юу гэдэг хүмүүсийн таамагаас бүр ингээд шал өөр тийм одоо барилдаанууд бол болсон. Тэгээд хамгийн ихэнд ярих сэдвүүн болохоро одоо энэ мөнх тулга гэд бүх байгаа хгүй. За тэрээр нэгийн даваанд болохоро бат үлзийг
нэгийн даваандаа унгаад, хоёрын даваан дээр болохоор Монгол улсын арслан Орхон баярыг басан гэж унагсан байгаа. За тийм болохоор хүмүүс бүр ингээл те айгүй юм үзүүштэй ийм бүх юм байралтан болж гинэ гэж бол ярьсан. Тэгээд яг энэ талаар сайтуудад хүртэл нийтлэл орсон байгаа. За үүний гарчиг нь болохоор бүхийн тавар бодлуулсан сумын зан дэ мөнх тулга гэж хэмбэ. За энэ дотроо сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шөнийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын золтой 256 бүхийн барилдаан болж байна. Энэ дундагийн барилдаанд улсын харцаг, Дарма базрын хүн мөнх тулга, нэгийн даваанд Баага хэмээх түмний дунд хүндлэгдсэн Батүлзий заныг өвдөг шороодуулсан бол хоёрын даваанд сар шөнийн барилдааны төрөө бүхийн таамагт нэрлэгдээд байсан улсын арслан Орхон баярыг даваад байна. Дарма базар харцаг хөвгүүдээ багаас нь бүгд дуртай болгон өсгөж өөрөө ч хүүхдүүдэд барилдах болгонд дуустал нь үзэж суудаг хүүхдүүдийнхээ багш тасалжуулагч нь юм. Учир нь энэ сар шөнийн барилдаанд түүний хоёр хүү мөнх тулга, наран тулга хоёр цуг зодоглож, наран тулга нэгийн даваанд өвдөг шороодсон. Тэгвэл мөнх тулга гэж хэмбэ? Өмнө нь ямар амжилт гаргаж байв? Мөнх тулга нь 2001 оны 11-р сарын 1-нд Завхан аймгийн Эрдэнэ Мандал суманд төрсөн. Биеийн өндөр нь 189 см. 2019 онд 18 настайдаа сумын цаан золтон болжээ. 2022-2025 онуудад цолоо баталсан дэ мөнх тулга нь 2025 оны 3 дугаар сард босон сумын цолтой залуу хүүхдүүдийн ээлжид барилдаанд 8 давж үзүүлж байсан. Мөн Багнуур дүүргийн 45 жилийн ой барилдаанд 4 давж байв. Тэрээр их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой Монгол бархлын өдөрт зориулсан Чингис хааны цомын төлөөх барилдааны нэгийн даваанд улсын авраг хангайг, хоёрын даваанд улсын арслан оюун болдог, гурвын даваанд улсын арслан Бям ботгон нарыг хайж, дөрвийн даваанд улсын арслан Содомд очиж өвдөг шороодон олныг шуугуулж байлаа. Ийхүү сар шөнийн барилдаанд улсын цолтнуудыг ээлжлэн дараалан өвдөг шороодуулж олныг шуугуулсаар байна. Гэт ийм нийтлэл орсон байна. Тэгэд хүмүүс Орхон баярыг үзүүр түрүүндүүлэх байх гэж бол нэлээд харж исэн. Одоо гэхдээ яг ингээл хүмүүсийн харж байгаа хандлагч гэдэг юм уу та тэг хүмүүс юу гэж таамаглаад байгаа вэ гэхэлэр бас яг наадмын барилдаанаар Орхон баяр болон Батмагны хоёрыг бараг л үзүүр түрүүндүүлэх байхаа. Тэгэд энэ хоёрын халс тулаан бол нэлээд юм сонирхолтой байх бах гэж хүмүүс яриад байгаа байхгүй. Үүнээс гадна яг physical Asia-гийн те одоо ингээд багт тамирчид наадмаар ингээд Монголд ирнэ, Орхон баярын тоглолтыг үзнэ гэдэг зүйлүүд бас нэлээд их яригдчихэж байгаа. Ялангуяа Японы баг тамирчдаас одоо ингээд хинэнч Монголд ирээгүй ба штт те. Тэгэхээр яг Японы баг тамирчид бараг л те багаараа 100 наадмаар Монголд ирэх байхаа гэдэг таамаг бас яваад лээ. Тэгэд хэдүүлээ юу болох нь харж лээ. Хэрвээ тэрийг ирэх юм бол би бас л бичлэг дээрээ ярих болно. Харин сар шөнийн барилдааны хувьд Орхон баяр хоёрын даваан дээр ингэж унаад олон хүмүүс гайхсан харагдчихсэн. Тэгээд үүн дээр хүмүүс яг юу гэж ярьж ирсэн бэ гэх юм бол айгүй үзүүштэй барилдаан болж байна те. Ерөөсөн гэж нэг хүмүүсийн таамаглаж исэн бүх одоо ингэж унчсан учраас цаашаа бүр юу болох болоо гэл айгүй ингэж сонирхож үзэж байгаа гэдэг нь бол харагдчихсэн. За ингээд шүүгийн дөрөвт улсын дархан авраг Батсур, улсын авраг хангай, улсын арслан Батмагнай, улсын зан лавг гэрлэнаар үлдээд тэгээд эцсийн одоо үзүүр түрүүнд лавг гэрлэн хангай аврагыг унгаад одоо ингэж давсан байгаа. За одоо бүгдээрээ дараагийн ярих сэдвүүрөө орцгоё. Цагаан сарын шинийн нэгний өмнөх өдөр буюу битүүний өдөр нь хуучин оноо өдөг, шинэ оноо өгтөж авах тийм гахалтай билет тэмдэглэлтэй өдөр байдаг. За энэ өдөр Монгол улсын ерөнхийлөгч төрийн дээд одоо одон медалуудыг нэр бүхий те одоо ингэж улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, салбартаа олон жил ажилласан, бусдыгаа манлайсан гэх мэтчлэн хүмүүст гартуулдаг ийм гайхалтай үйл ажиллагаа болдог. Тэгээд нэлээд олон хүмүүс бас ийм одон медалуудаар бол шагнагдсан байлээ. Гэхдээ та нарт яг онцлог 3 хүний талаарх мэдээллийг хүргэе гэж бодлоо. Үүнд хамгийн ихний хүн болохоор Хөв хамтлагийн хөөмөж хөгжимчин Нямж Ансанд Монгол улсын гавьяат жүжигчин цолыг бол олгосон юм байлээ. Тэгээд үнэхээр энэ бол гайхалтай те биширмээр бол үйл явдал болсон. Ялчгүй Хөв хамтлаг бол Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцан дээр гаргаж байгаа ийм гайхалтай хамтлаг байгаа. Тэгэд яг энэ хамтлагийн хөгжимчин хөөмөж нь одоо ингэж Монгол улсын гавьяат жүжигчин гэдэг цаал тэмдгээр шагнуулсан байгаа. За маш сайхан байна. Гал моржилийнхэн босгон дээр Монгол улсын гавьяат жүжигчин хэмээх минийхөө эрхэм цолыг өссөндөө маш баяртай байна. Дараагийнх нь Монгол улсын гавьяат жүжигчин Цэрэн дайр завыг артын жүжигчин цол тэмдгээр бол ингэж шагнасан байлээ. Тэгээд энэ гайхалтай жүжигчнийг та хэд маань бараг л Монгол улсад нэрээ мэдгүй хүн бараг байхгүй гэж хэлж болох үс
гэж бол бодож байна. Маш олон уран бүтээлүүд дээр тоглосон үнэхээр гайхалтай дүрүүдийг бүтээжсэн те. Ялангуяа нөгөө солиотхийн одоо тэр нөгөө Бархуугийн ээжийн дүрээд шүү дээ. Яг тэр дүрээр хүртэл үнэхээр гайхалтай жүжиглсэн бүр маш мундаг жүжигчин байдаг шүү дээ. Таад манс бүгдээрээ мэдж байгаа гэж бодож байна. Тэгээд тэрээр яг энэ гайхалтай өдөр ардын жүжигчин цол тэмдэг ингэж шагнагдсан байна. Сайхан унган нутгийн минь уул ус бүгд л одоо өндөгөөд ирэх шиг санагддаг юм байна. Ер нь өдийн насан дээр за тэгээд одоо цаашлах юм бол хамгийн гол юм одоо ард түмэн намайг дэмжиж намайг одоо өдий дайны элч хүч өгч ингэж алга ташилтай мэдэж явсан ард түмэндээ би их баярлж байна. За 3 дэрэгдэх хүн маань маш их яриа болсон. Яг цагаан сартай ингэж холбогдуулаад гэх юм одоо тийм маш олон яриа болсон хүмүүсийн нэг нь яг энэ 3 дахь хүн байгаа хгүй. За хэрвээ та хэд маань Facebook ашигладаг бол бүгдээ айл үшэний харсан бах. Хэрвээ ашигладаггүй байх юм бол би та нартай ярьж өгье. За энэ хүн хинбэ гэхэлэр сүү хувьцат компани гүйцэтгэх захирал гант тулга байгаа. За тэрээр алтан гац одонгоор бол шагнагдсан. Тэгэд яг яагаад ийм яриа болоод байгаа вэ гэхэлэр одоо түүнийг алтан гац одонгоор шагнасны дараа олон одоо сайтууд очиж ингэж яриа авсан байгаа хгүй. За тэр сайтуудынхаа нэг нь People сэтгүүлээс очиж яриа авсан юм байлээ. Тэгээд тэр бичлэгээ ингэж хийхдээ түүний царайг нь бүр ингэж фильтр ашиглаад заяа. Одоо нүг эмэгтэйчүүд бол ашигладаг шүү дээ. Би бас ингэж фильтр бол маш их ашигладаг. Тэгээ фильтр ч юм бол ингэж хүний арсыг ингэж толиулгоод, цайлгаад, за тэнгуут ингэж хөвөр болгочтой шүү дээ. Тэгсэн чинь гант тулга захирлыг яг тэгсэн байгаа хгүй юу? За баярлалаа ингээд бас цагаан сарын өмнө бас ингээд цагаан эдээ үйлдвэрлэдэг компани захирал одоо бас ингээд шагнал авч байгаа төлөө баяртай байна. Би бас яг саний бичлэгийг үзээд бүр ингээд гайхсан. Яатсан болоо бүр нүрэ будсан болоо гэж бодоодсан байхгүй юу? Тэгсэн чинь фильтр ашигласан юм байл л те. Гэхдээ тэр сайтынхан гэх юм өөрөөсөө бараг мдээгүй гэх юм уу? Одоо юу гэдэг тийм санамсаргүй алдаа гаргацсан болоо гэж бол би бодсон байгаа. Тэгээд яг энэ бичлэгнийхэн доор гант тулга захирал өөрөө нэг комент өгсөн байгаа байхгүй юу? За үүн дээр болохоор People сэтгүүл хүнээс ярилцлага авахдаа энэ фильтрээ унтрааж болтгүй юм уу? Үнэхээр хариуцлагагүй мэрэгжлийн бус санагдаж байна гэдэг ийм комментиг бол ингээд бичсэн байлээ. Тэгээд People сэтгүүлээс ч гэсэндээ тэгээ гант тулга захирлаас ингээд уучлалт гуйсан байсан бол харагдчихсан. За үүнээс гадна яг энэ бичлэг бүр үнэхээр олон хүнд хүрсэн заяа. Бүр сая хэдэн зуун мянган хүмүүст хүрээд тэгээд бусад пэйжүүдтэй ч гэсэн ингээд шеэрлэгдээд эсвэл постлогдоод бол явж исэн харагдчихсан. Тэгээд хүмүүс яг энэ доор ингээд сэтгэлүүд нь бол бүр үнэхээр инээдтэй зүйлүүдийг бичсэн байгаа байхгүй. Сүү компани захирал хэрэг өөрөө бүр ийм арьстай байд юм уу? Айл сүүндээ ордог вэ гэл те. Үнэхээр их явж исэн. Тэгээд сүүлд нь гант тулга захирал өөрөө ч гэсэндээ за одоо энэ бичлэг бол ингээд устгаасаа нэгэн өнгөрсөн. Гэхдээ тэр доор нь сэтгэл бичиж байгаа хүмүүс бүр ямар инээдтэй бичдэм бэ гэдэл тийм одоо постыг бас өөрөө ингэж оруулсан байлээ. Тэгээд энэ асуудал бол бүр маш их яригдсан. За үүнээс гадна олонний танилуд ч гэсэндээ те ийм фильтр ашигласан ийм байсан юм уу? Даанч гайхсан юм а гэх мэтчлэн хүмүүс битсэн байснаас ингэж харагдчихсан. Тэгэд миний зүгээс юу гэж харж байгаа вэ гэхэлэр за мэдээч хэрэг энэ бол ингээд үнэхээр мэрэгжлийн бус те хүний царайг ингэж бол болохгүй шүү дээ. Магадгүй эмэгтэй хүн байсан бол бүр илүү хөөрхөн болгочих байсан баг. Гэтэл энэ чинь эрэгтэй хүний царай учраас яаж ч утсан энэ бол маш том алдаа. Тэгээд бас хүмүүс ингээд яг гант тулга захирлыг өөрийнх нь жинхэнэ төрхийг нь яг энэ фильтртэй царайг ингээд харьцуулаад бас нэлээд тавьсан гэдэг нь бол харагдчихсэн. Харин сайн талаасаа харах юм бол нөгөө талаас болохоор айгүй юм том маркетингийг хийгээд өгч байгаа болов гэж харж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл энэ бичлэгийг бараг сая хэдэн зуун мянган хүн үзсэн байсан. Тэгэхээр тэр хэмжээний олон хүмүүст хүрээд тэгээд яг сүү компани сурталчилгааг нь яг ингээд хийж байгаа болов гэж бол харсан байгаа. Муу яг гант тулга захирлыг ийм шагнал авсанд нь бол үнэхээр их баярлсан. Яагаад гэвэл би яг 4-р курстэй нөгөө үйлдвэрлэлийн дадлага гэд хийдэж штэ. Тэгтээ сүү компани дээр дадлага хийжсэн. За тэнгуүтээ төгсөөд нэг 2 илүү 3 сар сүү компаниас ингэж ажиллаж байсан байхгүй. Яг тэгж ажиллаж байхад бол яг сүү компани 60 жилийн болоод тэгээ би тэгэд нөгөө хүний нөөцийн албанд нь байсан болохоор өөрөөсөө 1 хоног үйлдвэр дээр ажиллаж исэн. За тэгээл өглөө нөгөө борлуулагчдыг эрэхт ингээл борлуулагчд нараа баярлуулна гэл ингээл гэр бүлээс нь бичлэг аваад бичлэг хийгээл айгүй гоё. Одоо үгүй миний хувьд бол бүр маш гоё цаг хугацаа сүү компани дээр өнгөрсөн байдаг. За тэгээд яг ажлынхаа анхны гарааг энэ гайхалтай одоо компаниас ингэж эхлүүлсэндээ бол маш их баяртай дүүхгүй. За яг тэгэж ажиллаж байхдаас ингэж гант тулга захиралтаас ингэж хамт ажиллаж байсан бол маш их баярладаг. Одоо ч гэсэн ингээд сүү компани хийж байгаа үйл ажиллагаа, маркетингийг ингээд харангуут би бол үнэхээр мундаг гэж хардаг байхгүй юу. Тийм учраас гант тулга захирлын шагналт нь бол маш их баяртайгаа. Тэгээд гант тулга захиралтай болон сүү компанийнхандаа томоос том баярыг хүргье. Баярлалаа. 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 Баярл
За дараагийн ярих сэдвүүд маань маш хөөрхөн эерэг бичлэгүүдийн талаар байгаа. За энэ бичлэгүүд нь болохоор одоо төрийн албан хаагч нар гэх юм уу да тий. Одоо ингээл яг баяр наадан босон ч гэсэндээ цагдаа нар, эмчнэр, гал сүнөгчд ч гэдэг юм уу да энэ хүмүүс маань ингээл ажиллаа хийгээл явж идэг штэ. За тэгээд яг ийм цагдаа нартай холбоотой хөөрхөн бичлэгүүд тавигдаад олон хүмүүст хүрсэн байгаа. За эхний бичлэг нь болохоор яг ийм битүүний өдөр байгаа хгүй юу. Гэр бүлээр ингээд өвөө эмээр рүүгээ явж байгаад за тэгээд цагдаа зогсоогоод одоо ингээд бичиг баримтын шалгадаг. За тэгсэн чинь нэг жоохон хүүхдэлм шиг байгаа хгүй юу. Зэн царай нь бол гардгүй. Тэнгүүтээ ахатаа одоо ингээд баярын өдөр ингээд явахгүй мүү, баярлахгүй мүү гэл тэр хүн ингээ хөөрхөн асуугаал бичлэг хийгээд те. Тэнгүүтээ нөгөө хин цагдаа нь болохоор ингээд та хэд маань сайхан баярлаарай гэл тэгсэн чинь тэр цагдаад ингээд нэг халуун аарц ч юм уу цай хийж өгж байгаа нэг тийм хөөрхөн бичлэг явж исэн. Тэгээд энийг та нартаа хүргэе. Ой мөрөг явж байна. Чойлоо юу? Аха. За. Зам жоохон урдчин цас болсон жоохон боломжтой байгаасаа хатгаа гудаад байж магадгүй. Тагтаа. Та гихтар битүүрхгүй мүү? Ахын уу? Ахын ажилтаа байна уу? Бид өвөө мөрөг уушаа битүүрх чинь. За. За хаа тэгээ замдаа сая яваад сайхан битүүлээд сайхан шинтээрээ заа ёо. За. За баярлалаа. За боломжтой усаарай. За баярлалаа. За. Сайхан шинтээрээ. Дараагийн бичлэг маань бас л яг цагдаатай холбоотой. Аав нь ингээл бас ажиллаа хийгээл байж байгаа хгүй те. Тэгсэн чинь яг тэр цагдаагийн эхнэр хүүхд хоёр нь ингээд нөхөртөөр очиод гэх юм уу да те. Тэгээд хүүхд нь ингээл аавыгаа тэрэл аавдаа өмсүүлж байгаа бас ийм хөөрхөн бичлэг цацгдсан байлээ. Тэгээд энэ бичлэгийг бас 200 хэдэн мянган хүн ингээ үзсэн заяа. Тэгэхээр бас олон хүмүүс ингэж хүрсэн гэдэг нь бол харагдчихсэн. Дараагийн хөөрхөн бичлэг нь цагаан сарын баяртай давхцаад хөөрхөн хүүхдүүдийн манас төрсөн өдрүүд болж юм л доо. Тэгэл яг баярын хажуугаар хүүхдүүдтэй ингээд торт үлээлж байгаа нэг хит хитэн бичлэг бол явж исэн. Тэгээд би яг энэ нэг жүжигчин Бэги гэдэг шүү дээ. Emoz production-ы жүжигчин. За тэрээр ингээд хүүхдтэй торт үлээлж байгаа нэг тийм хөөрхөн бичлэгнээс явж исэн аахгүй. Тэгээд энэ бичлэг нь болохоор бүр бүр сая 900 мянган хүмүүс үзсэн биш үү манайха. Тэгээд бүр ийм олон хүмүүс үзсэн байна. Тэгээд Facebook ашигладаггүй хөөрхөн хүмүүстэй бас зориулаад би энэ бичлэгнийхаа дундуураас оруулчих гэж бодлоо. Happy birthday to you. Лээчтэй. За дараагийн Нэрэл цагаан сарын баяр давхцаж яхад энэс илүү одоо өөр яах вэ те. Тэгэд ийм хөөрхөн бичлэгүүдээс нэлээд олон явж исэн. За үүнээс гадна бас яг Emoz production гэдээ ярьсных Emoz production чинь одоо ингэ мэдээж нөгөө Ахмад одоо жүжигч дээрээ очиж ингэ золголт бол хийж байгаа штэ те. За тэгсэн чинь яг энэ хэдийн бичлэг бас яг цогтоогийн Facebook дээр нь ороод бас бүр ингэ сая хэдэн зуун мянган хүмүүсийн хандлтыг авсан заяа. За тэрэн дээр юу гардаг вэ гэхэлэр одоо яг жүжигчин Баатар хүү одоо тэр production-ийнхаа хүмүүст ингээд бэлэг өгж байгаа үйл явц гардаг байхгүй. За тэгэнгүүтээ хамгийн хөөрхөн нь хүн хүнд зориулсан гой үгтэй, зурагтай одоо юм хүүдий болон подволкийг ингэж бэлгэлж байгаа дүр зураг бол гардаг. Тэгээ тэр бол бас үнэхээр хөөрхөн бичлэг байлээ. Бас үнэхээр гой бэлгэний санаа байлээ. Тэгээд энэ санаагаа бүр яаж олсон болоо гэж бодсон бүр тийм хөөрхөн бичлэг аваад бас маш олон хүмүүст хүрсэн байгаа. My birthday Яасан байх нь уурсан байх нь Emoz production гэдээ ярьсных одоо бас нэг юм жоохон сөрөг юм ярих гэдэг юм л да. Гэтэ мэдээч хэрэг олон хүмүүсийн хандлтыг авч исэн одоо зүйл учраас ярихаас өөр арга алга. Тэгээд энэ юу вэ гэхэлэр одоо яг Emoz production-ы жүжигчд болох одоо Jerry за тэгээд нөгөө Nomo
болон одоо Мишель нарыг ингээл хүмүүс нөгөө нэг бүглий хийдэг байсан, ингээл нэгнээ дээрлэхдэг байсан, ингээл сошиалрас нэлийн яригддаг шүү дээ. Тэгээд энэ сэдв бол одоо хүртэл тавигддаггүй юм сэдв болсон байгаа байхгүй. Тэгэд энэ яг яасан бэ гэхээр одоо энэ хэд ч ингээд ангаараа нийлж аваад багш дээр очиж золгосон байгаа. Тэгээд яг тэр зураг багш нь одоо ингээд мандаа шавнар маань ирлээ гэд зургийг нь өөрийнхөө Facebook дээр оруулсан байгаа байхгүй. За тэгсэн чинь хүмүүс мэдээж хэрэг сайнны хажуугаар сар гэжтэй тэр багшийн тэр зургийн доор бас ингээд нэлээд олон комментууд хүмүүс бичсэн байсан. За үүнд нь болохоор одоо mean girls гээл за тэнгүүтээ асуудал би гэдэг коммент байна. За тэнгүүтээ бас одоо ингээл cancel гэх мэтчлэн ингээд хүмүүс бичсэн байсан нь бол харагдчихсан. Тэгээд багш нэгцтэй яг энэ постынхоо комментиг бол ингэж хаасан байгаа байхгүй. За тэгсэн чинь хүмүүс яг энэ багшийн энэ тавьсан зургийг ингэж одоо аваад өөрсдийнхөө Facebook дээр бас оруулсан гэдэг нь бол харагдчихсан. За энэ болохоор их хоёр гэрэл чулуун гэдэг хүний Facebook дээр орсон. За тэнгүүтээ амар гарууд гэд яг энэ зургийг ингэж оруулсан байгаа байхгүй. Тэгэл доор нөгөө хүмүүстэй яг нөгөө энэ гурыг яг юу гэж ярьдаг вэ? Яг тэр болгоныгоо бас ингэж битсэн байсан гэдэг нь бол харагдчихсан. За одоо бүгдээрээ дараагийн ярих сэдв рүүгээ орж ийн. За энэ сэдвээр хэдүүлээ улсын хурлын гишүүн Нарагийн талаар нэлээд олон ярих зүйлүүд гарч ирсэн. Тэгээд хэдүүлээ эхнээс нь дэс дараатай нь яриад явъя. За хамгийн ихэнд яригдах сэдв нь болохоор одоо яг нөгөө сарчны барилдаан багштай битүүн өдөр болсон барилдаан. За яг тэр өдөр одоо энэ улсын хурлын гишүүн Нара болон жүжигчин Аглуунаар өөрсдийнхөө Facebook дээрээ яг ингээд үг үсэг нь адилхан орсон зургууд нь яг адилхан постуудыг оруулсан байгаа. Бүр нэг үсгэнч зөрүүг үзье. Бүр яг адилхан постуудыг оруулсан. За тэгээд үүнийг нь хүмүүс ингэж олоод бүр ингэж яг адилхан пост ирдэг гэдэг өнцгөр хүмүүс харж байгаа. Тэгээд би энэ яг сториг болохоор нөгөө чин санаагийн сториноос харсан байхгүй. Яг адилхан гэд ингэ бичсэн байгаа байхгүй. За тэгэнгүүтээ доторх агуулга нь гэх юм бол ерөнхийлөгчийн маань энэ өөр юмсэг дотн хүндлэл үнэхээр хайр байдаг да. Улсын начин Батцул агсны гэргийн хүү хоёрыг жил бүр хүндэт зочны суудалд урагдаж ерөнхийлөгч тусгай хүндлэл үзүүлдэг юм билээ. Аавынхаа үргэлжлэл болсон сайхан хүн ирээдүйд авраг болон ерөнхийлөгч өсөө шагнал гардах өдрийг бэлэгдэн хурайлъя гэд яг ийм одоо пост байгаа. За тэгсэн чинь хүмүүс энэ хоёрын бүрийн пост болон эможи хүртэл яг адилхан байна гэдгийг гаргаж ирсэн байхгүй. За тэгээд би яг энэ сториг үзчихэд нэрээ адилхан юм болов гэд одоо шалах гад гэх юм уу да чеклэх гээд бас орж үзлээ. За тэгсэн чинь яг Нарагийн тэр пост нь яг энэ хിവэр байгаа байхгүй. За тэгсэн чинь жүжигчин Аглуу болохоор тэр пост одоо ингэж зассан юм уу эсвэл хүмүүс үнэхээр Photoshop ашиглаад тэ ингэж янзлсан байсан юм гэдгийг бол яг үндэ мэдэхгүй байна. За тэгсэн чинь жүжигчин Аглуугийн пост нь болохоор ерөнхийлөгчийн энэ өөр юмсэг дотн хүндлэл үнэхээр сайхан санагдлаа. Улсын начин Батцул агсны гэргийн хүү гэд зүгээр юм арай товчлцсон те арай товч байдлаар энэ пост бол оруулсан байгаа. Гэхдээ оруулсан зурнууд нь яг адилхан. Ингэж хамгийн ихэнд одоо яригдах одоо юу гэдэг сэдв нь ингэж гарч ирсэн. За дараа нь болохоор Нара яг шөнийн 3-ны одоо шүн гэх юм уу да тий одоо ингэж 12 цаг өнгөрсөж явах үеэр нэгэн постыг оруулсан. За энэ пост нь бас л олон хүмүүсийн анхаарлыг татсан байхгүй юу. За энэ пост дээр яг юу хийсэн бэ гэхээр одоо ажиллаж байгаа караоке байна уу? Холливуд караоке ажиллаж байна уу гэдэг энэ постыг оруулсан. За тэгсэн чинь хүмүүс ингээл доор нь ингээл бас бөө ингээл хил ам болол ингээд комментууд бичсэн. Бас энэ пост дээр нь хаахад арсан гэдэг нь бол харагдчихсан. За тэгсэн чинь ингээд нэг Батчулуун гэдэг хүний бас коммент байгаа байхгүй. За үүн дээр болохоор ширээдийн хүүхэн гэж жавхлан үнийг нь хэлжтэй гэдэг одоо ийм коммент өгсөн чинь Нара зөрүүлээд чи мөгөлөн минь их чин чамайг олно зэвсэгт хүчинд ажилтнаа да уулзнаа удахгүй гэдэг одоо ийм сэтгэлийг бас ингэж бичсэн бэлээ. За тэгсэн чинь энийг нь хүмүүс бас л ингээл скриншот хийлтэй улсын хурлын гишүүн байж одоо ийм үг хэллэг ашиглалаа гэд бас нэлээд гэж бичиж байгаа нь харагдсан. Тэгээд дараагийнх нь бас ийм хэл ам болоод байгаа нэг бичлэг байгаа хгүй. За энэ бичлэгээ болохоор яг тийм нөгөө караоке хайжна гэд пост оруулсан шүү дээ тий. За тэнгуүдээ түүнийхээ араас яг юм хоёр найзтайгаа дуулаад сууж байгаа тийм одоо караокед дуулаад сууж байгаа бичлэгээ оруулсан байхгүй. За үүнийхээ тайлбар дээр болохоор хөө яасайсан гинэ гişүүн нь караоке хайлаа гэд гутарцгаагаад байна гинүү хулгай хухай саарахад гутраагүй төрийн ордонд дарагтаж нэгнээ төвжилтдэг гişүүд сайдаасаа гутраагүй хүмүүсийг гутартал нь цэг аана хаха төрийн ордонд аригдсан биш түүнийхээ баяраар найзууд цуглаад хөөрчлөө яадын хаха гиснээс замын өдрөө явсан говийн бороо хүлээн гэд дуулаад суунштэй гэд ийм одоо бичлэгийг бол оруулсан. Тэгээд энэ дооромж гэсэндээ бөө ингээд одоо маргаан болоод байгаа харагдчихлээ. Зарим хүмүүс бол мэдээж хэрэг Нараг дэмжиж те яад ингээд гой дуулах хэрэгтэй штэ яад ингэж харж байгаа хүмүүс байна. Нөгөө талдаа болохоор те бүр ингээд яг энийх нь эсрэг байгаа
хүмүүс бас харагдчихсан. Тэгээд яг тэр эсрэг байгаа гэд одоо үүдээ өөрийг ингээ муулаад буруутгаад байгаа хүмүүс аа штэ тэр хүмүүстэйгээ бас ингээ айгүй маргаж байгаа гэдэг нь л харагдаж байгаа байхгүй. Одоо жишээлбэл яг энэ хонгороо гэдэг Facebook дээр нэг хүн бичсэн байгаа юм л та. Яасан ч хэрүүлж юмтэй нараа минь хүмүүс тэгжил байг дуугүй тэгэл хайчиж болтгүй юм уу? Цаашин дуустал ууггүй хэрэлдэх юм а гэдгсэн чинь гойшт гэд доор нэгэд битсэн байсан гэдэг нь бол харагдчихсан. За тэгээд түүнтэй холбоотой бас яг дараагийн яригдах зүйл нь юу гэх юм бол одоо ингээд сашны барилдаа нэгтэй ингээд яд штэ улсын хурлын гишүүд ч юм уу тийм урилгаар үздэг. За үзэхдээ бүр яг одоо гэргийгээ нөхрийгөө ч юм уу тийм хамт ингэж аваад үзэж байгаа дүр зургууд бол харагддаг штэ. Тэгээд яг энэ Наара болон Говийн бор хоёрын яг тэр юуг үзэж байгаа юу төлөө бүхийн барилдааныг үзэж байгаа тэр зураг гэсэн гэж тарсан байхгүй. За тэгэнгүүтээ энэ дээр болохоор иргэний одоо үг гэдэг байдлаар энэ постыг оруулсан байна. Үүн дээр улсын хурлын гишүүдийг тэр тусмаа эхнэр нөхрийг нь энэ дээр сулхаа бил Наарагийн нөхөр ямар амжилт үзүүлсэн болоод олимп дэлхийгээ шагнал асан Ойдов Баатрийн урд суух эрэмб байгаа юу? Одоо улсын хурлын гишүүдийг тэр тусмаа эхнэр нөхрийг нь энэ дээр сулхаа бил гэдэг ийм пост ороод бас олон хүмүүст ер нь бол хүрсэн гэдэг нь харагдчихсэн. Тэгээд энэ постных нь реакшн нь 1200 реакшн яг ингээд тухайд ингээд авсан байгаа байхгүй. Яг үүн дээр Нараа нэлээд урт нэгэн постыг оруулсан. За үүн дээр болохоор нэгэн цагт монголчууд шинийн 3 тусдал амтантай ам урих буй хэл бэлэггүй юм ярьдаггүй байртай. Энэ цагийн монголчууд гэж аман ангалцаж амтан муулжил байвал бахан ханаж сэтгэлэн жаргадаг өрөвдөл босын бидтэй зайлвал бүхийн үзүүрийн энэ суудал төдийгөөс өдийг хүртэл 35 жил лавтай хийсэн хийгээгүй хулгай шаасан шаагаагүй өчнөө янтангууд эхнэр хүүхэд юмстайгаа сууж ирсэн суудалд Наара говь бор хоёр суухад л игдүүцэж өгтөл байгаа нь игэл монголчуудын дээдс цусарч доодос дээрлэхгүй адил тэнцүүтэйгээ алалцдгийн жишээ гэлтэй. Би над төрийн ам гихчээс чинь жилдээ 2 удаа наадам цагаан сараар л очиж бүхөө үзэж баясдаг юм. Харин төрийн амбыг төмөн шидээр нь идэлтгтэн танарч чадахгүй л дээ. Ёстой нэг хөөрхөж багдан мус байх юм аа хаха. Буух цагийн ботол бүхөө бол үзээд байцнаа хөө. Тэр бүрт хүлтэж хорсож суух заяатай бол тэгэл сууж бай гэдэг ийм одоо постыг оруулсан. Тэгээд энэ пост нь бас 2000 реакшн ингэж авсан байгаа. Тэгсэн чинь Болт багш гээд байдаг штэ. Болтбаатар Ганхуйг гэдэг Facebook те. Тэрээр яг Наарагийн саяны постыг нь ингээд скриншот хийж оруулаад энэ балааваг нөхөр ээж аав нь цагаан сараар ядаж сошиалоос хол байлгаж болдоггүй мүү? Хэрүүлийн донтой өөрийнхөө үйлдэлэгч боддоггүй хохирчийн дүрд тоглоод сурцсан тэрэн. Гишүүнээс зайлах өдөр эрхэл байлгүй. Загнуулаад өмөрөд судаг өчнөө фэнүүдтэй л те. Вакуум жаад хүндлээд л байх ингээд ийм постыг бас ингэж оруулсан. За тэгсэн чинь яг Наарагийнтэй нэлээд олон жилийн өмнө орж исэн бас нэг юм нэвтрүүлгийн бичлэг байгаа хгүй. За тэр бичлэг нь хаанаасаа ч мэдгүй гинт гарч ирээд одоо бүр ингэж маш их сэвэгдэж байгаа. За тэр бичлэг дээр болохоор яг ингэж Наара дөнгөж уус төрд ингэж орох гээд нэг бичлэгт орж исэн санагдаад хайн. Би яг зөв санаж гинүү буруу санаж гинүү. Тэгээд яг тэр нэг өгтлөгч нь болохоор те та одоо нэг ингэж дуулаад үзүүлээч гэдгсэн чинь Наара би ингэж дуулах гэж ирээгүй гэтэнгүүтээ тэндээс ингэж гарын од өдөө нэг бичлэг байдаг штэ. Тэр нь одоо сэвэгдэт байгаа. Хүмүүсээ дуудах хэвээр. Гэхдээ тэр хүмүүс бол орон мөнгөтрийн арга. Орвол тэднийг оруулах орохгүй бол харин арт түмэн сонголтондоо анхаарах. Би ингэ өөр тийшээ ингэ хасаагаад би танаа нэвтрүүлэх дуулахгүй. Би угаасаа дуулах гэж ирээгүй. Би ингээс өөрөө буух нь. Эсвэл би зааж чам зохиолоод буух ёстой юу? Яах ёстой? Үгүй. Би хариулахгүй. Надаа хариулт асуултууд чинь маш ач холбогдолгүй байна. Тэгтээдэргүй Наара гэдэг хүний, Нарантая гэдэг хүний амьдрал сайн муу атомны өмнө ийштэй. Би дуулах одоо сэтгэлтэй хүн биш байна. Би одоо дуулах нөхцөл байдалтай биш байна. Таны тааш аягүй дүрс уурдаг. Тийм юм байхгүй. Энэ тач. Ой Наара ой. Энэс чинь боо. Та нар тэр хараа жинхэнэ худалч, хулгайч тэ жинхэнэ энэ төрийг боснуулж байгаа тийм хүмүүсээ дуудах хэвээр. Арт түмэн шаардах хэрэгтэй шүү. За эсвэл шууд өгч шууд өгч байгаа болохгүй. Тэгсэн чинь Наара яг энэ бичлэгээ өөрөө бас шеэрлэнгүүтээ баяраар троллуудад овоо хэдийг өгчээ. Нөгөөдөл нь овоо идэвхтэй урд хожидтой хож төнхөөд сайн ажиллаж байна шүү дээ. Хаврын чуулганы өмнөх бэлтгэл ажил нь хаахаа адилхан шууралцсан ажилдаа орохороо заа юу гэд яг ингээд бас ингэж битсэн байсан. Тэгээд дараа нь Наара болохоро одоо ингэдтэй дэмждэг бүх хүмүүстээ баярлаа. Бас ингээд үзэн яддаг троллуудтай баярлаа гэдэг нэг юм постыг оруулсан байсан. Тэгээд яг энэ цагаан сарын хажуугаар юм Нааратай холбоотой яригдах иймэрхүү зүйлүүд бас ингэж гарч ирсэн байна гэдгийг та нартаа ярьж өглөө.
За одоо бүгдээрээ дараагийн ярих сэдв рүүгээ орцгоё. За дараагийн ярих сэдв маань 2 постны талаар байгаа. За энэ 2 пост нь нэлээд хүмүүсийн анхаарал хандалтыг аваад хүмүүсээр сошиалээр яриулаад байгаа 2 пост байгаа байхгүй юу? За эхнийх нь пост нь бүр их хүмүүсийн хандлтыг авсан гэж хэлж болно. За бараг л Facebook ашигладаг хүн болгон бараг энэ зургийг харсан байх гэж бодож байна. За энэ зураг нь болохоор яг нэг юм гэр бүлийн зураг байгаа хгүй те. Одоо ингээд эхнэр нөхөр хүүхдтэйгээ хавуулсан зураг. Гэхдээ эхнэр охин болохоор юм ягаан өнгийн дээлтэй. За тэнгуүтээ нудраг болон одоо нөгөө бүс нь болохоор нөхрийнхтэйгээ адилхан өнгөтэй буюу нэг юм завсрын цэнхэр өнгө гэх юм одоо нэг юм саарл цэнхэр өнгө байгаа хгүй. За нөхөр нь болохоор яг тийм цэнхэр өнгийн дээлтэй. Тэнгуүтээ нөхрийнх нь дээлнийх нь нудраг бүс нь ягаан өнгөтэй. Тэгээд яг энэ гэр бүлийн зураг ингэж сошиал дээр ороод олон хүмүүсийн хандлтыг аваад за тэнгуүтээ хүмүүс болохоор те яаж боцсон эрэгтэй хүнд яаж юм ягаан нудрахтай дээл өмсүүлж байгаа юм бэ гэдэг байдлаас нэлээд шүүмжлүүлж байгаа харагдсан. За энэ постыг болохоор ялангуяа амьдрал ба аз жаргал гэдэг энэ пэйж дээр орсон байгаа хгүй. Тэгээд яг энэ пэйж дээр те бас л яг юм Монголын одоо сошиалэр болж байгаа үйл явдлуудын талаар нэлээд ингэж оруулдаг ийм пэйж үүд ч те та хэд маань мэдгүй юу. Ер нь л ингэж вайрал болж байгаа сэдвүүдийн талаар ийм пост бичдэг гэх юм одоо ийм пэйж бол байдаг. За тэгээд яг энэ пэйж дээр орсон энэ зурган дээр болохоор мэдээж хэрэг тэр гэр бүлийн зургийг ингээд нүүрэн дээр ингээд эможи тавьсан байгаа хгүй. Тэгснээр бүр нөхрийнх нь нүүрэн дээр болохоор нэг юм одоо юу гэдэг нь бүр ингээд санаа зовж байгаа юм шиг ийм эможи. За эхнэрийнх нь царайн дээр болохоор нэг юм инээж байгаа юм шиг эможи. За хүүхдийн царайн дээр болохоор нэг юм одоо нүг эможи мөртлөө нэг юм зүрхтэй эможи байдаг шүү дээ. Яг тийм зургийг бол тавьсан байсан. Тэгээ би бас энэ дээрээ оруулчих. За яг энэ зургийг ингээд тавингуудаа эр хүнийг ягаан нудрахтай дээл өмсдөл нь битээ цоогоороо бүсгүүчүүдээ гэд ийм постыг оруулаад за энэ бүр 2.7k реакшн авсан. Тэгээд хүмүүс болохоор тийм мэдээж хэрэг бас л нөгөө энэ гэр бүлийг өмөрч байгаа хүмүүс шүү дээ. Хүн өстөө лагаа иднүү, луунгаа иднүү та нарт ямарч хамаагүй өөрсдөө гой харагдчихвэл та нарт бол хамаагүй гэдэг хүмүүсийн нөгөө талаасаа хүмүүс яаж бооцсон эрэгтэй хүний дээлэнд ягаан өнгө орно гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Нөхрийгөө одоо ингээ хүндлээч гэдэг байдлаас хандж байгаа хүмүүсээс нэлээд харагцсан. За ер нь л дийлэн хүмүүсийн юм шүүмжлэлтэй те хандж байгаа юм шиг бол харагдсан байгаа. Тэгээд энэ зураг Facebook дээр байтугай Instagram дээр хүртэл явж илээ. Тэгээд яг энэ зургийн эзэд нь л өөрсдийнхөө хаяг дээр оруулсан байгаа хгүй те. Тэгсэн чинь хүмүүсээс ингээл доор нь баах юм бичэлтэй. Энэ зургийг чи AI гэж бодсон шүү дээ. Тэгсэн чинь жинхнээсээ юм байсан юм уу гэж бичиж байгаа хүмүүсээ за тэнгүүтээ өстой хөөхөн биш дээ. Угаасаа л хөөхөн байна. Гэр бүлтэй болохоор яг юм дээл хийлгэнэ гэж бичсэн хүмүүс байсан. За тэнгүүтээ бас нөгөө нэг юу гэсэн нөхрөө ингээ хүндлээчээ яагаад ийм одоо ингээ хувайчсэн юм бэ гэх мэтчлэн бичсэн хүмүүс ч гэсэн бас харагдчихсан. Тэгээд та хэд манаас юу гэж бодож ин гэдэг манайхаа комент хэсэгт бичээрэй. Нөгөө хандлт авсан пост нь бас л яг ийм гэр бүлийн зураг байсан. За тэнгуүтээ тэр ингээл эхнэр нөхөр бас ингээ хоёр хүүхэдтэйг ингээ ширээн дээрээ зураг авахулсан байгаа байхгүй. За мэдээч хэрэг бас гэр бүлийнхнийх нь зурган дээр ингээ эможинууд тавьсан байсан. За тэнгуүтээ хамгийн гол нь те яг тэр алкогол буюу тэр одоо виски нэг арх байгаа байхгүй. Гэтэ би архийг бол мэдэхгүй байна. Виски нь бол Хеннеси байсан. Тэгэл хүмүүс Хеннесиг угаасаа мөнтэй виски гэдгээр нь бол маш сайн мэддэг шүү дээ. Тэгээд яг хүмүүс хамгийн гол нь тэр одоо арх вискигээ нааш нь харуулж тавих. Хамгийн гол нэрийг бүр ингэж энэ зурган дээр одоо юу гэх юм гарах нь маш чухал шүү гэл. Яг тиймэрхүү байдлаар энэ зураг ингээд шүүмжлээд ингэж битсэн гэдэг нь бол харагдчихсан. Тэгээд энэ зургийг болохоор юм сонирхолтой гэдэг Facebook дээр оруулсан одоо байгаахгүй. За тэнгуүтээ гол нь архиныхаа нэрийг камер руу харуулах шүү. Зөв харуулсан байна гэд ийм пост асан гэж орсон байсан. За тэгэнгүүтээ зарим хүмүүстэй яг энэ хоёр постыг хоёулыг нь хамт оруулангуудаа та нарт бол өрөөсөө хамаа байхгүй хүн ингээд их нэртэйгээ адилхан дээл өмснө үү, адилхан өөр юм өмснө үү та нарт өрөөсөө хамаагүй гэх мэтчлэн өмөрж байгаа хүмүүсээс харагдсан. За үүнээс гадна тэр нөгөө нөхрийнх нь дээлнийх нь одоо ингэ ягаан өнгөтэй гэд хэлчихсэн шүү дээ. Тэгсэн чинь хүмүүсээс үүн дээр ингээл жоохон жоок хийгээл те яг ингээд өөрсдийнхөө зургийг хиймэл оюуханаар ингээ янзлсан байгаа байхгүй. Яг ингээл өөрсдөө юм ягаан дээлтэй те ягаан кейс хүртэл ингээ барьсан те тиймэрхүү зургнууд оруулж илээ. Зарим нэг нь болохоор бас яг юм одоо юу гэдэг ягаан шорттой ягаан юм малгай өмсөл ягаан пүүз өмссөн ч гэдэг юм уу та тий яг энэ хэдийг одоо юу гэдэг юм дооёолоод байгаа ч юм шиг яг тиймэрхүү байдлаар хүмүүс одоо за дооёолох нь цаашаа зүгээр юм жоок хийгээд тий яг тиймэрхүү пост хийж байгаа хүмүүсээс олон харагдсан байгаа. За дараагийн ярих сэдв маань 3 толгойтой хөөргөний талаар байна манайхаа. За яг энэ 3 толгойтой хөөрөг болохоор битүүний өдрөөс эхлээд л Монголын сошиал дээр нэлээд яригдчихсэн байгаа. Бүр ингэж 3 толгойтой хөөрөг штэ гуруулан ингээд одоо үнэрлэх юм уу яах юм яаж юм 3 толгойтой хөөрөг байдсан бэ гэх мэтчлэн хүмүүс нэлээд яриадсан байхгүй. Тэгсэн чинь энэ хөөрөг нь
дуучин дэлгэр мөрөнгийн хөөрг юм байна. Тэгээд яг энэ талаар тод мэдээ цэгийн дээр одоо ийм нийтлэл гэх юм уу пост орсон байгаа хгүй. За өмнө дээр болохоор дуучин дэлгэр мөрөн олонний нүдийг хужирлах амны бэлэг хүрсэн хөөргөө танилцууллаа. Тэнгэрийн угуулц компани Урланд дархан хүний ухаанаар 2016 онд бүтээгдсэн энэхүү бэлэг тэмрэлтэй тарих маань хөөргийг Чандман Эрдэнэ хэмээн нэрлэжээ гэдэг ийм пост орсон байгаа. Тэгэхээр энэ хөөрг нь одоо ингээд бүр 10 жилийн настай те 2016 онд хийгдсэн гэж одоо ингээд 10 жил болж байгаа хөөрг байгаа хгүй. Тэгэд тус нийтлэл нь цаашлаад байгаль ихэс ургасан онцгой тогтц бүхий энэхүү эрдний чулууг Ховд аймгийн газар нутгаас олсон бөгөөд үнэт эдлэлийг урлаач уран тархан Дашвандангийн пүрүсүрэн найз минь уран бүтээлч надад хадгалуулахдаа агуу доторх Адам Эва хоёрын үүлэн боороны үлгэрээс ургуулж амьлуулсан өв заламжлах уран бүтээлийн олонний өмнө дэлгэсэн энэ билээ гэвгээд ийм одоо пост орсон байгаа. Тэгээд хүмүүс одоо энэ текстэн дээр нь ч босноо те ер нь энэ постн дээр нь бас ингэж хаахаад арсан гэдэг нь бол харагдаж байсан. За одоо бүгдээрээ хамгийн сүүлийн ярих сэдв рүүгээ орж ийн. Энэ нь бас маш жижигхэн чимэх яриа байгаа. За энэ юу вэ гэхэлэр монголынхан маань топуудын ордог одоо тэр томоохон тэмцээнд бас ороод амжилтыг үзүүлсээр байгаа. За ингэхдээ одоо цагаараа гэх юм уу та тэр тэмцээнийхэн цаг нь Монголын цагаар ингээд шүн болоод байгаа хгүй юу. Тэгээд яалтчгүй манай Монгол арт түмэн маань Монголцоогоо дэмжих гээд шүнч гэсэн босож тоглолтоо үзэж байгаа гэдэг нь бол маш гайхалтай мэдээлэл юм болов уу гэж бол харсан. Тэгээд хүмүүсээс Монголц маань ингээд ялаад эхлэнгүүттэй хүмүүс шүн ингээд нойроо хугасалж үзсэндээ бас ингээд талархаж байна. Айгүй ингээд мундаг байна гэх мэтчлэн ярьж байгаа нас харагцсан. Тэгээд энэ гайхалтай баяр цагаан сарын үеэр монголцынхан маань ч гэсэндээ те тэгэхэд дахиад л алдар нэрээ цууратуулаад ийм гайхалтай амжилтыг үзүүлээд явж байгаа гэдэг ийм сайхан мэдээ бас байна. And the Mongols fans, what are you called? What is the official name for this group of Mongolian fans? Okay, so we are called Horde. Horde, okay. And how many people are... Everyone, stand up, out your seats, stand up, stand up. And you're going to follow his lead. So, the drum will go, and then you will clap. Ready? За ингээд та нартай энэ удаагийнхаа бичлэгээр иймэрхүү зүйлүүдийг ярьж өглөө. Одоо яг Монголын цагаан сарын баярын хажуугаар иймэрхүү ховч ив сонин сайхнууд бас гарсан байна гэдэг мэдээлэлээ хүргэлээ. Тэгээд та хэд маань энэ хүртлүүлсэн бол юу хийхээ мэдж байгаа. Заавал лайка дараарай. Тэгээд сэтгэл бичдэг хөөх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд энэ удаагийн бичлэг дэрэж гисэн сэтгэлээ үлдээх юм бол үнэхээр их баярлах болно шүү. Тэгээд одоо хүртэл хэрвээ subscribe дараагүй хүмүүс байх юм бол заавал дараад өгөөрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцахыг хөрөх хүмүүс минь баяртай.